ашигтай юм аа. Энэ нэрийг анх авилгатай тэмцэх газрын 110 дугаарт нэгэн иргэнээс ирсэн мэдээлэлээр бүртгэлдэж нийтийн албан тушаалтан өөрийн албан тушаалаа өөртөө давуу эрх болгож ашиглаад ашиг хонжоо харсан нь л одоо энэ хүнийг өнөөдөр гэмт хэрэгтэн болгоцсон байгаа байхгүй юу. За тэгээ нөгөө хоёр нь бол ойлгомжтой. Яг очор дайрдаг. Бусдын боломжийг булааж өөртөө болон өөрийн хамаарал хөхий компанида давуу байдлыг хахуулаар олж авсан нь илчлэгдээ хуулийн өмнө хариуцлага хүлээсэн байгаа байхгүй юу. Хэрэг толбогдогч нарын анхны мэдүүлгийг танарт хүргэе. Энэ их хөвгөлтэй. Хэрэг толбогдогч баяр бол ингэсэн байна. Би албан тушаалаа ашиглан бусдаас хахуул авсан тохиолдол байхгүй гэж хэлсэн байна. Тэгтэл зулаа баяраа ахаас ганц туслаач ээ л гэж гуйсан. Мөнгө төгрөг өгч авсныг нь би ерөөсөө мэдэхгүй гэж хэлсэн байгаа байхгүй юу. За тэгсэн чинь болдоо юу гэсэн байх вэ? Зулаа таньдаг хүн байгаа. Туслаад өгье гэсэн. Хэдэн төгрөг хэрэг болно шүү. Ингэж хэлсэн гэж байгаа байхгүй. Энэ хүн би үгүй гэд хэлж болох л байсан шүү дээ. Харин байцаалтын үед баярагийн талаар нэгэн гэрч ам нээсэн нь энэ хэргийн гол сэтэл гэж болохоор байгаа байхгүй. Тэгээд ер нь бол аливаа гэмт үйлдэл бол илчлэгддэг л байхгүй юу. Үнэнд гүйцэгддэг. Энэ хэрэг толбогдсон баяраа, зулаа, болдоо нар нь эрүүг иргэний анхан шатны шүүхээр орж шүүхийн шийдвэрээр таслагдсан байгаа байхгүй юу. Ажил байна уу? Амьдрал байна уу? Гэхдээ ер нь юу ч байсан. Авилга өгөх. Эсвэл танил талаа ашиглаад шийдчихнэ гэж бодож байгаа бол та яг одооноос үгүй гэж хэлээд өөрчлөөрэй. Авилгын эсрэг хүмүүр өдөр тутамдаа үгүй гэж хэлээд өөрчлөлтөг л хүн байгаа.